За оройны мэнд сайн байцгаана уу? Манай ээлжид лайв хоолны хичээл эхлэх гэж байна. За өнөөдрийн хоол бид нэр манай цахилгаан тоогоон дээр Монгол аргаар яаж цөөвөн ямар ч усгүй, тосгүй цөөвөн яаж хийж болдгийг үзүүлье. За дээрэс нь бас мэдээж нөгөө хоолноос аль болох их олон төрлийн витамин, минерал авахын тулд бид нэр өнөөдөр минимум 5 төрлийн ногоо хэрэглэж бас нөгөө цовингаа гой баяжуулж илүү гой одоо ногоотой, илүү тижээллэг гой амттай, дээрэс нь одоо тижээл минерал витамин авах юм гой амттай хоол яаж хийж хурдан 30 минутын дотор яаж цовин хийж болдгийг би өнөөдөр та нарт үзүүлэх гээд ороод ирлээ. За намайг Эни гэдэг. Би салаад мастрын албан ёсны одоо дэлхий дээр байгаа цорын ганц салаад мастрын дилер байгаа. За тэгээ манай дилерээс одоо олон бас ахиж нэмж одоо Монгол дилерүүд дэлхийгээр тарж одоо гарна гэдэгт итгэлтэй байна. За манай салаад мастрын маань энэ жил 80 жилийн ой болж байгаа. Тийм болохоор урт удаан хугацааны түүхтэй ийм одоо компани байгаа. Манайх одоо ганцхан тоогоогоор мэрэгдсэн одоо энэ дэлхий дээр одоо байхгүй одоо ийм технологи одоо шинэ аргаар одоо хоол, эрүүл хоол яаж одоо гэрийн нөхцөлд хийж болох энэ одоо технологиг одоо гэрийн эзэгтэй, гэр бүлд одоо ингэж гоё амттай хоол хийх одоо тэр аргачлалыг зааж өгдөгөө. За тэгээд өнөөдрийн хоол маань ерөөсөө манай монголчуудын одоо дуртай өдөр болго идсэн ч хамаагүй дуртай иддэг одоо цөөн байгаа. За тийм болохоор би тоогоо би өнөөдөр цахилгаан тоогоо би 350 градус дээр халаацсан байгаа. За тоогоо яаж халсан бэ гэдгийг харахын тулд бид нэр одоо юу яагаад онгоолгоод ус цацаж өгч болно. Ус цацаад хэрвээ тоогоон дээр чинь жоохон бөмбөлөг гүйжээгүүл одоо бирлэн болцсон гэсэн үг. Одоо энэ маань бөмбөлөг гүйхгүй юу яаж байгаа болохоор шууд ус нь ингээд уусаад алга болчихж байгаа болохоор тоогоо маань арай болоогүй байна гэсэн үг. Тийм болохоор ахаа жоохон тагийн цагалчих. Тэгээд тоогоо маань болж иг. За энэ хооронд би бас одоо өнөөдөр ямар хоолндоо ямар ногоо хийхийг өнөөдөр үзүүлье. За манай салаад мастрын ногоо ирчигч байна. За салаад мастрын ногоо ирчигч маань ингээд 3 номерын хутган дээр 3 номерын хутган дээр би сонгоно ирчин. За ингээд сонгоно бүхлээр нь барьж агаад утга хэрэглэхгүй. Утга хэрэглэхгүй. Ингээд сонгоно бүтэн ингээд хэрчээд өгч байгаа. За одоо тоогоо маань ерөнхийдөө бэлэн болсон баг. Гар дотор хийхэд, хутганы дотор хийхэд гар зүсэхгүй. Буцаагаад ирүүлээд гадна ингээ наалтцсан ногоогоо буцааж ингэж авахд гар зүсэхгүй. Окей. Гар ганцхан ийшээ хийж болохгүй учраас гар дандаа 45 градусын дээр энэ хамгаалтан дээр энэ хуруунууд чинь дандаа энэ хамгаалтан дээр энэ дээр ингэж байжээж зөв хэрчилтүүд гарна гэсэн үг. Окей. Гараа зүсэхгүй гэсэн үг. Окей. За тийм болохоор би одоо бас хоол хийхээс өмнө би бас нэг юм үзүүлээ тийм. Та нарт камерны цаанаас сонсогдож байна уугүй юу? Ингээд сэгсэрхээр энэ цахилгаан тоогоон дотор маань ингээд шингэн сонсогдож байгаа тийм үү? За энэ шингэн маань юу вэ гэхээр энэ хоёр одоо төмөрний энэ доор одоо ёроолын энэ хоёр төмөрний дунд одоо тос орсон байгаа. Яагаад тос орж байгаа юм бэ гэхээр энэ маань цахилгаан тоогоо учраас дотор нь ийм утас явж байгаа тийм үү? Цахилгаан утас явж байгаа. За дээр үед одоо Монголд бас цахилгаан ийм тоогоонууд ийм плеткнүүд байдаг байсан. Ил ийм утастай. За тэдэн дээр яадаг вэ гэхээр энэ яг утас дээр байгаа газрууд нь ингээд хоол нь түлэгдээд болоод байдаг. Нөгөө ингээд утас байхгүй газар нь болохоор хоол нь түүх ирээд болохгүй байдаг тийм үү. Тэгэхээр ингээд гал маань сайн тарж өгдөггүй гэдэг учраас тийм болохоор салаад мастер тэрийг яаж одоо шийдэж өгсөн бэ гэхээр энэ тоогооны маань энэ юуны доотлын энэ хоёр төмөрний дунд одоо тос хийж өгснөөр энд байна уу хамаагүй яг нэг жигэд 350 градус тавьсан бол 350 градусаараа халнаа гэсэн. За би одоо ямар ч тос хийгээгүй хоосон тоогоондоо сонгоно хийж гэн. За give me my thing. Give me my meat.
meat. Окей. За өнөөдөр манай баг охин нөгөө дуртай хоолыг хийж өгч байгаа болохоор би туслая гэд би энэ гомн энэ цовын хэд чинь туслая гэд миний урд ардуу гүгээд яваад байгаа манай баг охин. За тийм болохоор хүүхдүүдтэй бас ингээд хоол хийж явахдаа бас хүүхдүүдтэй үзүүлээд харуулад бас хүүхдүүд бас тийм хоол яаж хийдгийг үзүүлээд бас боломжоор нь бас хүүхдүүдэд туслуулад юм жижиг сажиг юм хийлгүүлэхээр хүүхдүүд айгуу дуртай байдаг. За дээрэс нь би сая өнөөдөр авсан шинэ хоньны мах авсан. За манай Чикагод байдаг хүмүүс бол манай уран болдыг андахгүй бах. Манай одоо Чикагогийн монголчуудын одоо бүх махыг одоо хангадаг айл байгаа. Дээрээс нь уран болдынхоос манай салаад масны маань кастомер бид нарыг анх одоо энэ бизнесийг эхлээд явуулж хахад 3 жилийн өмнө биднээс энэ манай тогоонуудыг худалдан авалт хийжсэн манай анхны одоо кастомеруудын нэг нь байгаа. За өнөөдөр уран болдоос авсан шинэ хоньны мах өнөөдөр би цовиндаа хийх гэж байна. За хоньны махаа хийчлээ. Таглаад 5 минут ерөнхийдөө жоохон махаа болгоод махнаас ч өөрөөс ч гоё шүүс гараад мах чинь нэг 70-80% ингээ болчихно гэсэн үг 5 минутын дотор. За тэр хооронд би ямар ногоонууд хийхээ өнөөдөр одоо бас 3 номерынхаа хутгийг салихгүйгээр би төмс хийж байна. За sweet potato ийм нөгөө улбар шар өнгөтэй чихэрлэг төмс хийж байна. За би өнөөдөр бас ахиад 5 төрлийн ногоо хийж хоолоо баяжуулж витамин минерал авнаа гэдэг уриалгам доороо ахиад 5 төрлийн ногоо бэлтэж байна тийм үү? За юу яачлаа? За 3 номерынхаа хутгийг аваад 5 номер руу солиод энэ манай салаад мастрын 5 номерын хутга. За 5 номерынхаа хутгийг аваад би өнөөдөр зүгээр юм байцаа. За хүмүүс байцаагаа хэрчиж чадахгүй ингээд ийш тийш ингээд нөгөө энэ нөгөө юу н байцааных нь энэ юунууд нь навчнууд нь ингээд далбаага далга ингээд хэрчгэд хэцүү байна гэдэг. Тийм болохоор би өнөөдөр би энэ байцаагаа яаж хэрчийг та нарт зааж өгье. За байцааг вэ шүү дээ 4 хуваагаад энэ гол энэ байцааныхаа голыг ингээд 4 ингэж хуваагаад яг энэ 4-өөр нь хуваагаад энэ гол энэ байцааны дунд байх хэрэгтэй. Тэгжээж одоо энэ байцааны маань ингээд бүтнээр ингээд баригдаж гой зүсэгдэн гэсэн үг, окей? За тийм болохоор би энэ ч одоо байцаагаа 5 номерын юун дээр Emma, you need to move. Mommy's gonna bang you, okay? За ингээд тэгэл ерөөсөө энэ голоо ийшээгаа энэ хамгаалт руугаа энэ гол руугаа ийшээ харуулаад тэгэл ингээд хажуу тийшээ эргүүлээд хоёр талаас нь ингээд юу ячнаа гэсэн үг. Хэрчээд өгнө гэсэн үг. Та нар энэ байцааны хэрчилтийг харж байна уу те? Ингээд би ингээд хоёр талаас ингээд ухаад өгчөж байгаа гэсэн үг, окей? За байцаа бол нэлээд их болчлоо. Эннээс илүү хэрэггүй бах. Ихэнх айлууд бас байцааныхаа голыг хаяад байдаг. Би одоо миний хоолны хичээлийг үтсэн хүмүүс мэдж байгаа. Байцааныхаа голыг битгий хаяарэ. Байцааны голонд ч одоо хамаг шимт хижээл, минерал, витамин нь байцааны гол одоо шимт хижээлийн дотроо явж байдаг учраас голыг нь бас одоо манай салаад мастрын машин дээр бас адилхан хэрчээд, жижиглээд ингээд хоолндоо хэрэглээрээ. Тэгэх юм бол одоо гой хоол чин гой тижээлтэй эрүүл одоо гой одоо юу яа. Тэгэхээр манай одоо хогны сав руугаа хайчдаг. Тэгэхээр манай хогны сав маань аюу гой тижээлэг, витамин минералтай хоол идээд байдаг. Тэгсэн мөртөө бид нар өөрснөө болохоор тэр үнэтэй мөнгө төгрөгөөрөө авсан энэ одоо гол одоо ногооныхаа шимт хижээлийг хогны сав руугаа хаяад байдаг гэдгээрээ бас ялгаатай байгаа. За ногоо маань ерөнхийдөө болчлоо. Ногоо болцсон. Тийм болохоор би юу яагаад за махнаас аюу гой үнэр гарч байна. Яалтчгүй нөгөө өнөөдөр шин авсан мах болохоор яалтчгүй гой үнэр та нар бол тасархаа гой байна. За уран болцтой баярлаа. Одоо тэгээд биднэрт манай Чикагогийн монголчуудад дандаа гой фреш тийм үү өвсөөр тижээлэгдсэн юм гой одоо чанартай мах ингээд зардаг учраас одоо бидний бас эрүүл мэндэд аюу том хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгээрээ бас манай уран болны маань ажил бас банк одоо ингээд busy банк одоо кастомерууд юусэн нонстоп орж гарч идэг. За энэ дээр би юу хийх үү гэхээр жоохон би нөгөө юу хийн жоохон dark soy sauce энэ юуны амттай мөөгний амттай жоохон dark soy sauce хийн. Окей.
За тэгээд энэ дээрээ би жоохон давс перц хийгээл болоо. Өөр би нэг олон юм хийхгүй. Монгол хоолнд бол нэг олон төрлийн одоо амтлагч хийгээд ах ямар ч шаардлага бол байхгүй. За тийм болохоор энийгээ одоо би перц хийгээд за перц жоохон хийлээ. Жоохон давс хийлээ. Окей. За энэ дээр одоо бүх ногоонуудаа. За ногоонуудаа би ингээд төмөс. За би нөгөө төмснийхаа ийм хэрчилт байгаа. 3 номер дээр яг ийм хуурах шүлэнт хийхэд аюу гоё ийм гоё хэрчилт гардаг байгаа. 3 номер дээр манайхан чийжлээд аваараа 3 номер дээр шүл мүл одоо тий хууран муурганд энэ ногоонуудыг хэрчихэд 3 номер аюу гоё тохиромжтой байдээ шүү. За ингээд юугаа хийлээ? Ногоогоо хийлээ. За дээрэс нь би бас өчигдөр та нарт үзүүлж ирсэн өчигдрийн би хуурганд хийсэн Chinese broccoli гэдэг ийм ногоо ийм харахад spinach шиг мөртлөө арай өөр ишин ийм том иштэй брокколи шиг ийм том иштэй ийм ногоо байгаа. За энэ маань олон төрлийн витаминтэй төмөр, С витамин, Б витаминууд те магнезиум эдэргээд янз янзын олон төрлийн гоё витаминууд байгаа. Тийм болохоор ийм гүн ногоо өнгөтэй ийм ногоонуудыг одоо байн хоолндоо хэрглэж байгаараа өөрийн чинь биед хэрэгтэй одоо төмөр мөмөр одоо хэрэгтэй минерал витаминууд чинь энэ ногоонд аюух явж байгаа. За дээрэс нь би энэ чи өөрийнхөө гэрийн аргаар татаад гэртээ хийсэн татсан гурилаа дээр нь хийгээд та нар харж байгаа зү те би баг гурил нь баг ногоо нь илүү хамаагүй илүү байгааг та нар харж байна те. За ингээд ирмгээ цэвэрлээд энэ ч хэрвээ давс маус жоохон ногоо могооны өртөс өдр байх юм бол ирмгээ цэвэрлээд тагаа тавина. Яа тэгэхээр манай таг маань энэ тогоо semi vacuum тийм үү хагас юм битүү байдлаар хоол болдог учраас манай тогоо дээр доор хажууд бүр ингээ яг юун дотор духовкнд хийсэн юм шиг 360 градус бүрх талаасаа ингэж халдаг учраас дээрээс нь энэ хагас юм vacuum хагас юм өөрөө ингээд таг нь төгжигдчихдэг. Уур нь ингээд дотроо ингээд баригдаад уур нь дээшээ гардггүй. Тэгэхээр ингээд хоол мол хамаагүй үнэртэхгүйгээр хоолны үнэр та нар бүх юм ингээд витамин минерал ч бас уураар те агаараар дамжиж гарч байгаа энэ оксидашн газ болоод бас гарч байгаа. Тийм болохоор яагаад салаад мастрын тагнууд шилэн таг биш вэ гэхээр яагаад ийм битүү төмрөн сайн чанарын төмрөн ийм тагтай байд юм бэ гэхээр энэ гэрэл тийм үү гэрэлд одоо хоолны чинь оксидашн болоод юугээр гэрлэр одоо ингээд хоолны чинь одоо шимт хижээл бас алга болдог гэсэн. За хэрвээ би одоо алим юм уу ямар ч одоо төмөс юм уу ямар нэгэн ногоо ингээд юу яахгүй таглахгүй ингээд ширээн дээр ил тавьчих юм бол 10 минут 20 минутын дараа эн чинь борлоод ингээ өнгө нь өөрчлөгдөөд юм оксидашн болдог. Тийм болохоор манай салад мастрын бас тогооны энэ таг нь шил биш ийм битүү ийм төмөрн сайн чанарын одоо ийм төмөрн тагнуудаар хийгддэг байгаа шүү. Окей. За одоо би энийгээ ахаад тасалчих. За одоо би хонхоо сонсон. Одоо би 350 градусаа тавьсан байгаа. Тийм болохоор 350 градусаа өөрчлөхгүй яг энэ градус дээрээ энэ хонхоо сонсон. За энэ хонх маань юу вэ гэхээр энэ шимт хижээлийг хамгаалагч гэж байгаа тийм үү. Шимт хижээлийг хамгаалагч гэдэг маань энэ тогооны чинь доторх температур 87 градус хүрэхээр энэ хонх дуурч биднэрт дохио өгч байгаа гэсэн. Энэ дохио нь юу вэ гэхээр шимт хижээлээ 93% хадгалахын тулд баг гал дээр хоол хийгдэх ёстой. Тийм болохоор 87 градус тогооны доторх температур чинь 87 градус болонгууд хонх чинь дугуурлаа. Хонх дуурсны дараа бид нар температураа 200 болгоод 200 Фahrenheit шүү. 200 Фahrenheit дээр болгоод тэгээд 15 минут тавиад ногоочин юу чин бүх цовин чин тэр чигээрээ бүгд чигид гоё болно гэсэн үг. Окей. Би энэ дотор ямар ч нэмэлт тос хийгээгүй, ямар ч илүү ус хийгээгүй, юу ч хийгээгүй. Окей. Бүх одоо ус шингэн маань өөрийнхөө ногооноос татаж гаргаж ирээд махнаас чинь гарч ирсэн энэ шүүс юу чин гоё цовин чин гоё хуурай биш гоё амттай гоё болгоно гэсэн үг. Окей. За ингээд би хонхоо хүлээж авах хооронд хонх дуурахыг хүлээж авах хооронд нэг хүн юм асуусан байна. Хоолны савнуудын үн хэд вэ? За над руу
директ нөгөө private message явуулаад би өөрлөгчөн манай тогооны зураг мураг манай юуны Salad Master Mongolia USA гэсэн пэйж байгаа. Тэр пэйж руу ороод тэр пэйжин дотор бүх мэдээллүүд тэн дээр зурагтайгаа үнэтэйгээ бүх юм тэр дотор байгаа. Манай мэдээллүүд бас тэр пэйжин дээр байгаа учраас манай тэр пэйж руу нэгдэж ороорой. Окей. За би өнөөдөр яаж гурилаа юу яаж хийснийг би танаар тайлбарлаж өгье. За энийг ногоо ирчих чи хажуу тийшээ олгоод өөртөө заагаад чи. За би өнөөдөр манай 5 квартийн walk-ын дээр одоо энэ бөмбөр манай 5 квартийн walk-ын дээр те энэ одоо манай 2 сарын промонд явагдаж байгаа. За энэ тоогоон дотроо би жигнүүрийг хийгээд жигнүүрэн дээрээ ингээд гурилаа ингээд жигнээд болгосон байгаа. За өнөөдөр би бол өөр одоо бэлэн одоо хүмүүсүүдийн гадуур зардаг те ресторан эдэр хүмүүсийн хувь хүмүүсийн зардаг одоо бэлдсэн татсан гурил аваад хийж болох байсан. Тэгэхдээ би ерөн бол өөрийнхөө хоолн дотор орж байгаа бүх юмыг ерөн контролдож юу идэж гэн яаж гэн гэдэг маань чухал байгаа учраас би өөрийн гараар өөрийнхөө гэртээ одоо энэ Costco-д байдаг юм organic unbleached тийм үү цагааруулаагүй цагааруулагч хэрэглээгүй органик ийм гурилаар өөрөө би гурилаа зуураад өнөөдөр өөрийнхөө цөөнгийнхаа гурилыг ингээд жигнээд болгосон байгаа. За гурил зуурах за над мэтийн одоо гурил зуурч сайн мэдтгүү ийм гурил зуурахтаа жоохон юу таархан хүмүүс бас зөндөө байгаа бах тийм. За би энийг болохоор энэ техник манай хүргэн ахын зааж өгсөн техник байгаа. Би энэ гурилтаа хийж байгаа энэ зуурж байгаа гурилаа зуурж байгаа усаа халуун бүлээн усанд нэг жижиг халбаг давс хийгээд тэгээд тэр халуун бүлээн усаараа би энэ гурилаа зурдаг баха. Нэгдүгээр аюу хурдан гурилчин гой нийлж өгнө, гурилчин гой зөөлөн болж өгнө, амархан удаан хүлээхгүй те зарим хүмүүс ч ингээл юу ягаал ингээл хүлээгээл нөгөө гурилаа нийлхийг хүлээгээл ингээл зөндөө юм болдог. Халуун бүлээн усаар ингээд зурчаар тэр гурил маань хурдан нийлээд айгүй амархан илдэж мэлтгэхэд супер гоё амархан болдог болохоор та нар бас тэр техникийг сураад аваарай. Тэгээд хэрэглээд үзээрэй. Тэгээ өнөөдөр би бас ингээд гурилаа илтчихэд дундуур нь би жоохон юунд нь одоо ингээд наалдуулахгүй тулд гурилан дээрээ би жоохон юм юуны органик юм шар тос энэ бас Costco-д байгаа. Органик шар тосоос нэмкэн түрхэж өгөөд тэгээд ингээд эргүүлээд ингээ хуйлаад ингээд одоо ингээд жигнсэн байгаа шүү. Окей. За жигнэхгүй би хайрмаар байна гэх юм бол хайрж болно бас. За манай Salad Master-ын хайруулын тавг байна. За энэ манай 10 инчийн тойрог нь 10 инчийн хайруулын тавг байна. За хайруулын тавг газ гадна манайх юм юутэй ийм гридл гэж юм байдаг. За энэ маань одоо харахад одоо ингээд пицца хийдэг ийм юу шиг ийм тавг байгаа. За энэ дээр пицца хийж болно. Манай одоо Монгол аргаар одоо ингээд гурил хайрч болно. Өндөг шарж болно, мах шарж болно тий. Бүх төрлийн одоо гой хоолнууд хийх боломжтой. Тийм болохоор ингээд манай Salad Master би нөгөө нэг л тоон дээр хоол хийгээд байгаа болохоор хүмүүс ийм ганцхан тоогоотой л гэж ойлгоод байгаа шүү. Манай Salad Master болохоор 1 литрээс 16 литр хүртэл намхан, өндөр, хавтгай, одоо жижиг, том бүх төрлийн 38-аас 39 байнгын коллекшнд гардаг тогоонууд байгаа. За тийм болохоор манай энэ будаах шагч байна, манай энэ электрик шарагч байна. Дээрээс нь өчнөө олон төрлийн жижиг, том, шанах эдэргээд янз янзын жижиг, том бүх төрлийн тогоонууд байгаа гэдгийг бас хэлмээр байна. Яагаад гэвэл хүмүүс нөгөө намайг нэг л тогоон дээр хоол хийгээд нэг л тогоотой гэж ойлгоод байгаа шүү. За би одоо ингэ харж байна уу те? Хонх дуграад эхэлсэн тийм үү? Хонх дуграад эхэлсэн. За тийм болохоор би температураа багасгаад 200 олгоод би та нар анзаарч байна уу би тогоогоо онгоолгож, харж, эргүүлж, мэргүүлж, хольж яах ерөөсөө тийм юмд гар хүрэхгүй байгаа. Тэгээд ерөөсөө 15 минут. 200 градус болголоо 15 минут тавилаа. Өөрөө энэ тогоо маань температураа багасгаад цагаа тавиад 15 минутын дараа өөрөө тасраад унтарч гэсэн. Тэгээ хоолчин гой сайхан халуунаараа байж гэнэ гэсэн. Тэгэхээр энэ манай энэ электрик тогоонууд маань одоо busy тийм үү
ажил ихтэй ээжүүдэд бас аюулгүй тус болдог. Яагаад гэвэл ингээд тогоо хараад ингээд зогсоод ах шаардлага байхгүй. Ингээд эргүүлээд байнгын онгоолгоод ингээд эргүүлээд ах ямар шаардлага байхгүй. Би ерөөсөө энэ тогоон цай би бүх юмаа хийгээд дээрээс нь давхарлаад температураа тахируулаад цагаа тохируулаад ахиж би ийшээ болон болтол нь гар хүрэхгүй. Окей. За ийм болохоор энэ систем маань одоо манай монголчууд одоо бас айгүй одоо би сая Монголд очиход хүмүүс айгүй гэр орондоо юм смарт системүүд тавилдаг болгоцсон байна тийм үү. За өөрөө ингээд температураа юу яагаад дээшээ доошоо халуун хүйтнээ ингээд тохируулдаг тийм смарт системүүд байна. За одоо тусгай нөгөө вакуум одоо халуун хүйтнээ сайн барьдаг одоо тусгай тийм юунууд цонхнууд Монголд бас байна. За одоо индукц одоо пилеткнүүд Монголд одоо айгүй одоо popular болсон байлээ. Ерөн баг оцсон айл болгон ерөнхийдөө индукц пилетктэй байлээ. Индукц пилетк маань бас тусгай тогоонууд авдаг. Өөр одоо жишээлбэл тийм хямдхан одоо тийм юугүй төмөр муутай тийм тогоонууд бол индукцээр бас ажилтгүй. Манай салаад мастер бол индукц тогоор ажилдаг, газаар ажилдаг, ил гал дээр ажилдаг бүх төрлийн одоо гал дээр манай салаад мастрын тогоо маань болно гэсэн үг. За дээрэс нь би өнөөдөр уран болдоос бас хуухалсан хааны хаа аваад өөртөө гоё юу яагаад одоо хаврын цаг болохоор ийм хаврын ядаргаа гаргах юм гоё өөртөө шүл хийсэн байгаа. За энэ харж байна уу те? Би хуухын жоохон жижиглээд ингээд шүл гаргасан байгаа. За энэ манай энэ будаа агшаагч хүмүүс будаа агшаагч гэхээр ганцхан будаа агшааг зориултаа гэж бодоод байд. За энэ манай будаа агшаагч 5 литр ордог. Энэ будаа агшаагч нь ганцхан будаа агшаахаас гадна шүл хийж болно, тараг бүрж болно, хуурах хийж болно, бүтэн том мах шарж болно, чикен одоо бүтэн чикен шарж болно. Энэ дотор кейк хийж болно, бялуу хийж болно, хуурах хийж болно. Ер нь бол юу хийж болно. Манай энэ хоёр электрик тогооны аль нэг нь байхад ерөөсөө галт тогооны хэрэгцээ байхгүй гэсэн үг. Тэгэхээр бид нар энийг зочид буудал аваа яв, хотел өрөөнд хоол хийж болно гэсэн үг. Кемпинг амралтанд явахдаа кемпинг хөдөө аваа явж болно. Хаал одоо залгах залгуур байна. Залгууртай л газар байх юм бол манай энэ хоёр тоог бол яг одоо галтгоонтой явж байгаатай адилхан гадуур хоол идээд ах шаардлагагүй. Өрөөндөө өөртөө одоо хоол хийгээд юу хийгээд идэх боломжтой. За энэ хоёр тоогоо маань бас нэг гоё ид шидэн юу вэ гэхээр халуунаа 12 цаг барьдаг. За энэ 12 цаг барих одоо утар учир нь юу вэ гэхээр халуун тоогоотой хоол одоо нөгөө манай hotpot гэдэг шүү дээ. Одоо Монголд бол буул гэж байна. Буул шиг одоо өөртөө гэртээ юм халуун шүлтэй юм hotpot идмээр байх юм бол манай энэ хоёр тогоо нь шөлөө хийгээд халуунаа яг температураа ингээд тааруулаад тавьчих юм бол гой хол найзуудыгаа дуудаад юм hotpot хийж болно. За манайхан Солонгос ресторануудад очиод гриль дээр мах шарах дуртай тий. За тэр муухай тэр хар өнгөтэй тэр грилэн дээр мах шарах биш. Манай энэ салаад мастрын электрик скиллетийг залгаад температураа тавиад ямар мах шарж байгаасаа хэр зэрэг нэмгэн тэрнээсээ шалтгаалаад ерөнхийдөө 350-аас 400 градустай гой маха шараад ингээд бүгдээрээ ингээд ширээн дээрээ сууж агаад мах шараад гой солонгос стайлаар одоо шарсан мах идэж болно. За энэ хоёр бас ямар учиртай вэ гэхээр одоо гэрт чинь пари болж байна, төрсөн өдрийн парийн цагаан сар болж байна те. Ямар нэгэн баяр болж байна. Хүмүүс ингээд одоо 2-3 цаг тийм үү халуун хоол байх хэрэгтэй. За халуун хоолоо 2-3 цаг. За энэ тогоонуудаа 150 градус дээр ингээд тавиад явчих юм бол одоо 12 цаг пари чинь дууслаа тийм үү 3 цаг, 4 цаг, 5 цаг яг одоо хоолны чинь халуунаа бариад 150 градус дээр тавьчих. Түлэгдэхгүй, буцалахгүй, илүү дутуу юм болохгүй. Яг хоолны чинь халууныг бариад ингээ халуунаараа хідэн цаг ингээд зүг зүгээр байж гэн гэсэн. За жишээлбэл гэр бүлийн чинь хүн орой жоохон тараад орой та нар хоол идсний чинь дараа орж ирдэг бол за өөрснөө бид нар хоол ундаа хүүхдүүдтэйгээ идчихэд нөхөр орж ирэхэд хоолоо энэ тогоондоо 150 градус дээр халуунаар нь байлгаж явах юм бол танаа гэр бүлийн хүн чинь 1 цагийн дараа 2 цагийн дараа 3 цагийн дараа орж ирэхэд хоол нь бэлэн халуунаараа илүү дутуу хөдөлгөөн хийхгүйгээр халуун хоолоо тогооноосоо аваад салгаал унтраагаал болоо гэсэн үг. Окей. Тэгэхээр ийм олон аргачлалаар энэ манай энэ электрик энэ цахилгаан тогоонууд маань ерөөсөө гэр бүлийн одоо галт тогооны амьдралыг чинь ерөөсөө 100%-аар хөнгөлж өгнө. Дээрээс нь хоолчин 50%-аар хурдан хоолчин болно. За 30 минут болдог хоол 15 минутанд
цаг болдог хоол 30 минутанд 2 цаг буцалгадаг шүл бол 1 цаг буцалгаад манай энэ тоогоонд яг одоо ингээ ялц одоо гоё одоо олон цаг буцалгацсан юм шиг тийм гоё болно. Тэгэхээр энэ тоогоонууд манай салаад мастрын тоогоонууд байхад одоо юу хэрэг грил хэрэггүй гэсэн үг, шарагч хэрэггүй гэсэн үг, микровейв хэрэггүй гэсэн үг, одоо духовк хэрэггүй гэсэн үг, пилетик хэрэггүй гэсэн үг тийм үү. Бүх энэ олон юмны чинь аюу олон юмнуудыг одоо air fryer байна, одоо хүмүүс аймдаа юм жижигхэн юм пэчүүд хэрэглээд байдаг те юм хумаа халаах гад одоо пицца мицагаа хийх гээд. Тэгэхээр энэ олон аргачлалаар энэ олон одоо юмнуудыг чинь галт тогооны чинь одоо зай юуг чинь одоо цэвэрлж өгөөд олон төрлийн аргачлалаар ерөөсөө 1-2 тоогоогоор бүх төрлийн хоол, бүх төрлийн аргаар хоол хийх боломжтой гэсэн үг. Окей. Тэгэхээр энэ дотор хуургаачийн, шөлөөчийн, бялуучийн, бүтэн юу шарагч, махаад шарчин бүх төрлийн хоолыг ерөөсөө ямар ч асуудалгүй хийж болно. За тэгээд манай энэ тоогоонуудыг одоо манай Чикагод байдаг хүмүүс байх юм бол манай тоогоонуудыг сонирхож байгаа хүмүүс байх юм бол манай хоолны хичээл бүр яг одоо миний хийдэг одоо хоолны хичээлүүдийг үзээд, амсаад, бариад, хараад, үзээд ингээд өөрснөө тестлээд ингээд худалдан авалт хийхдээ за би юу авч байгаа вэ? Яах гэж авч байгаа вэ? Яагаад ийм үнэтэй байгаа вэ гэдгийг ойлгоод бүгднийг үзээд хараад тэгээд одоо авах бид нар тийм боломжийг өгдөг. Ихэнх одоо зүгээр дэлгүүрт байгаа тоогоо бол зүгээр лангуунаас тоогоогоо аваад гэртээ очиод дуртаа одоо хэрэглээл одоо түлэгдэн үү яана уу болж гэнэ үү болохгүй байна уу тоогоо чи эвдэрч гэнэ үү яаж нь хамаагүй хинтээж одоо буцаад харьцах тийм одоо тийм боломж байдгүй. За салаад мастерс худалдан авалт хийж байгаа хүмүүс биднэрт нэгдүгээрт одоо customer service үзүүлдэг. Өөрийн чинь тоогоог чинь аваачиж өнгөө яаж тоогоогоо угаах, яаж тоогоогоо хэрэглэх. За одоо гэрт чинь пари болж гэнэ одоо олон хүн ирэх гэж байна, зочин ирэх гэж байна. Одоо ямар хоол хийхээ мэдэхгүй байгаа. Яаж хурдан 1 цагийн дотор 20 хүний 30 хооны хоол яаж хурдан амархан хийж болохыг сурмаар байх юм бол надтай холбогдоод ямар ч үн төлбөргүй би гэрт чи очиод зочин идэр ирэхээс чинь олон хөл гарыг хэлэхээс өмнө тийм хүн амьтан ирэхээс өмнө би гэрт чинь цагийн өмнө очиод хоолыг чинь хийлцээд өөрт чинь гойс шин юм зааж өгөөд тоогоо юугаа яаж хэрэглэхийг чинь зааж өгөөд тэгээд париг чинь гой бэлэн болгоод гараад яваад өгнө. Окей? За ийм олон одоо аргачлаар янз янзын одоо аргаар одоо гой одоо хоол хийх одоо customer service гэдэг маань ийм одоо утга учиртай шүү. Манай тоогоонууд бүгдээрээ lifetime warrantyтэй. Манай энэ бариулнууд одоо энэ тоогооны энэ бариулнууд маань бүгдээрээ ингээ авагддаг. Энэ маань одоо бас авагддаг. Энэ дээр нь байгаа энэ бас ингээ бүгд авагддаг байгаа. Тэгэхээр энэ юунууд манай одоо энэ цахилгаан биш бусад тоогоонуудыг духовкнд хийж болно, угаалтуранд хийгээд угааж болно тий. Энэ маань эднэр бас энэ бариул эднэр маань бас lifetime насан туршийн юутай баталгаатай ирдэг ба. За ямар нэгэн байдлаар ихэнх хүмүүс одоо энийг яаж хугалдаг вэ гэхээр энэ маань бас тийм бас зүгээр нэг жирийн пластик биш. Энэ герман айгу чанартай герман ийм тусгай ийм харахад пластик шиг харагдаж байгаа болохоор пластик арай биш, арай өөр материал. За энийг хамгийн одоо хагалдаг одоо юу вэ гэхээр энэ яаж цуурж хагардгүйэр хүмүүс ерөөсөө тагаа газар унгаадаг тийм угаадаг ч юм уу те энийг тийш наашаа цаашаа болгож явах та ч юм уу тагаа унгааж энэ тагныхаа энэ юунуудыг цуурж хаглаад байдаг. За тийм болохоор тиймэрхүү одоо асуудлууд бол гарах юм бол одоо ингээд бас ингээд lifetime warrantyтэй гэсэн. Өөр асуух юм байх юм бол манай юуны одоо энэ видеоны доор комент бичээд асуултуудаа үлдээж болно. Би тэгээ тэр доор нь хариу өгөөд явчихнаа. 24 цагийн дотор ерөнхийдөө болно. За өнөөдөр би бас юу ярмаар байна гэхээр би 6 сарын яг хэдэнд гэдгийг гаргаагүй. Ерөнхийдөө 6 сард Монголд очиж хоолны хичээл хийж одоо манай Монголд бас Монгол баг ажиллах гэж байгаа. Тэр багийнхаа бас тренинг хийгээ тэр хүмүүстэй юм зааж өгөөд юмаа танилцуул компанийнхаа бүх юмыг одоо зааж өг танилцуулахын хажуугаар би ерөнхийдөө 150-аас 200 хүнд очоод одоо 7 хоногийн дотор хоолны хичээл зааж одоо манай бас хоолны хичээлүүдийг үзээгүй бас худалдан авалт хийсэн Монголд байгаа кастомеруудтай бас очоод хоолны хичээл хийж үзүүлээд ингээд юу яаж байгаа. Тэгэхээр миний тэр хоолны хичээл Монголд байдаг, Улаанбаатарт байдаг, Монголд байдаг хүмүүс сонирхож байгаа юм бол над руу мессеж хичээд
нэрээ тавиулаад би одоо хичнээн хүн одоо ямар хүмүүс сэдэн хүн сонирхож байна гэдгийг бас мэдмээр байна. Тэгээд яг хичээлийн одоо сургалтын одоо юунууд цаг өдрүүд газар эдэр маань бэлэн болохоор би юун дээрээ манай Салаад Мастер Mongolia USA гэсэн пэйж дээрээ бүх мэдээллүүд тийшээ одоо бүх мэдээлэл, бүх одоо видеонууд, бүх хичээлүүд, бүх юм мэдээллүүд тэнд байгаа. Тийм болохоор тэрэн дээрээ би одоо пост хийгээ за би Монголд тэтг өдөр тэдэн цагийн тим хичээл заах гэж байна гэдгээ постлоод та нар тэр хичээлд үн төлбөргүй ирээд манай юмыг үзээд хараад хоол унд амсаад ингээд үзэх боломж байгаа шүү. Тийм болохоор би waitlist авч जैन. Тийм болохоор тэр waitlist-нд ормоор байгвал би одоо хичнээн хүн ирнэ гэдгээс шалтгаалаад хэдэн өдөр хэдэн хичээл заах бас мэдээж планлах хэрэгтэй, хүнсээ цуглуулах хэрэгтэй те. За бас ямар газар хийх үү те, том зүгээр айлын байшинд хийх үү, эсвэл бүр том ресторан хөсөлж хийх үү те. Янзын одоо юм мэдээж логистик одоо юуны зохион байгуулалтын юун дээр тал дээр план гаргах шаардлагатай байгаа учраас хэрвээ миний хичээлүүдийг сонирхож байгаа хүмүүс байх юм бол надад мессеж бичээд би манай Салаад Мастер Mongolia USA гэдэг би энэ группийнхаа юг линкийг энэ видеоныхоо доор бас оруулчихна. Тэгээ та нар ороод манай групп руу ороод тэн дээр бүх мэдээллүүдийг авч болно. Би хаяас ийш тийш өөр хотуудаар бас явдаг. Америк дотор бас нэлээд олон хотуудаар явдаг. Тэгээд бас энэ сар одоо ингээд дулаараад ирж байгаа болохоор 4 сард бас өөр хотуудаар бас явах плантай байгаа. Тэгээ хэрвээ миний хоолны хичээлийг яг амьдаар нь ингээд өөрөө ингээд мэдрээд амсаад үзмээр байх юм бол бас манай тэр групп дээр ороод миний одоо явах одоо Америк дотор явах бас хотуудын schedule, хотуудын цаг schedule хаана болох, хичээлүүд хаана болох вэ гэдэг мэдээллүүдийг бас тэн дээр авч болно. За миний сошиал медиаг дагдаг хүмүүс бол байнга мэддэг бах. Би ерөнхийдөө миний стори дотор байнга одоо өдөр тутмын бас хоолны тухай, хоолтой холбоотой, эрүүл мэндтэй холбоотой аюух олон би мэдээллүүд тавьдаг. Тийм болохоор миний сторинуудыг дагаараа миний Instagram байгаа, Facebook байгаа, YouTube байгаа. Би YouTube-ийн бас линкийг оруулна. Миний YouTube дээр одоо бараг 60 гаруй төрлийн одоо хоолнуудын хоолнуудын хийсэн видеонууд YouTube дээр бүгд орсон байгаа. YouTube дээр бас манай тоогоог яг яаж хэрэглэх вэ? Манай ногоо Салаад Мастрын ногоо ирчигчийг яаж хэрэглэх вэ те? Тэр бүх мэдээллүүд YouTube дээр бүгд одоо хадгалагдсан тэнд байгаа. Хэрвээ асуух юм байх юм бол манай тэндээс ороод үзэж болно. Яг л Facebook одоо видеонуудыг 30 хоног хадгалаад тэгээд Facebook-аас арилгачж байгаа болохоор тэр хуучин хичээлүүд үзмээр байгаа бол миний YouTube channel руу ороод ахиж үзэлж болно. За энэ сараас би бас утахгүй бас детоксны үнгүү бас хичээл зарлж байгаа. Тэрэн дээр яаж одоо турыг те жоохон турмаар байна. Жоохон одоо өвлийнхаа олон одоо цагаан сар шинжилгээл одоо өчнөө олон баяр болсон. Тэр баяр одоо хүнд одоо хоолнууд идсэн. Тэр жоохон одоо бие хөнгөлмөр байна те. Эрүүл мэндэд анхаармаар байна. Одоо ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай толгоо өвддөг, арьсаар нь юм туурж гардаг тийм эсвэл одоо ингээд юу яагаад байдаг, ядраад байдаг, эсвэл юу ч одоо хідэн цаг унтсан ч одоо сэргэж чаддгүй тийм энерги байхгүй. Тиймэрхүү одоо ийм асуудлуудыг бол ерөөсөө бие цэвэрлэж зөв одоо детокс хийх юм бол одоо байнгын одоо диет бариад суухантай биш. Одоо улиралдаа нэг юм уу жилдээ 1-2 удаа детокс хийчихэд би чинь нэгдүгээр хөнгөрөхөөс гадна хамаагүй залууч нь дотоод би чинь залууч нь дотоод би чинь эрүүл чинь тийм болохоор өөрөө бидний энэ бие гэдэг юм чинь айгу ухаантай өөрийгөө эмчлэх бүрэн боломжтой. За одоо бид нар ингээд гараа зүсчлээ гэж бодъё. Энэ гарыг хэн эмчлэх вэ? Бид нар өөрсдөө бидний бие өөрөө тэрийг эмчилж идгээдэг. Арьс чинь буцаад ингээд өөрөө нийлээд идгээд ингээд идэж өгдөг тий. Тэгэхээр ямар ч одоо эмчийн юугүйгээр ямар ч одоо юу тавихгүйгээр нэг ойр зургийн юмнуудыг бол хүний бие бол бүрэн одоо өөрийгөө эмчлэх одоо боломжтой чадвартай гэдэг маань ерөөсөө тийм жоохон жишээн дээр л бид нар харж болно. Окей. За миний 15 минут өнгөрчлөө. Хоол маань ингээд юу яагаад ингээд өөрөө залхуурч ингээд унтарчихсан. Окей. За ингээд залхуур унтарчихсан энийг цаашаа тавьчих. За би тогоогоо за ингээд хоол болчоод тагаа онгойлгох гэхээр энэ нөгөө манайч нөгөө semi vacuum аргаар хоол болдог учраас ингээд төгжигдсэн байдаг. Тэгэхээр энийг яаж авах вэ гэхээр ингээд зүгээр ингээд жоохон ингээд сэгсрээд тэгэл ингээд
эргүүлээд агаар оруулаад ингэхээр ингээ гар. Та нар ямар их уур гарч ирж байгааг харж байна уу те? Ийм их уур одоо юу гарч байна. Тэгэхээр энэ ногоо жимсний маань өөрийнх нь уур нь ингээд энэ хардаа ингээд ус тогтцсон байна тийм. Ингэж юу гаргаад тийм болохоор одоо бид нар ямар ч усгүй тосгүй хоол хийх одоо энэ боломж байгаа нь энэ бас тогооны маань одоо өөрийнх нь технологи ид шидтэй энэ смарт технологи гэдэг байгаа шүү дээ тийм үү. За энэ смарт технологи ашиглаад ингээд гоё гэрээ нөхцөлд эр үйл шимт хижээлээ 93%-аар хадгалсан тийм одоо хоол хийх боломжийг хурдан бас амархан 30 минутын дотор төрөл бүрийн одоо хоол одоо хийх боломжтой ийм аргачлуудаасаа би одоо энэ лайв видеонуудаа байн хуваалцаад байгаа маань учир тэр. За ингээд цөөн бэлэн одоо та нар ногооны гоё өнгө харагдаж байна. Өнгө яг гоёороо байна. Амт үнэр бүх юм айгу гоё харагдаж байна. За би нэг жохон тавган дээр хийгээд амсаад үзье. За жохон махнасаа, жохон ногооноосоо ингээд хийгээд амсаад үзье. За өнөөдөр уран болттой ахаад баярлаа гэж хэлье. Аюу гоё шинэ мах өгсөнд. За хоол супер. Гоё амттай, гоё тийм хуурай биш. Цөөн чин заримдаа нөгөө удаан гурил ячгаар чинь нөгөө аюу тийм хуурай олчдөг. Ямар ч тийм хуурай байхгүй. Аюу гоё амттай. Ногоос гоё жигд яг бүрэн болсон. Тэгтээ тийм жажлуур идэр тийм хатуу жажлуур ерөөсөө байхгүй. Тэгэхээр ингээ 15 минутын дотор төмөс, ногоо, байцаа бүх юм чинь ингээ нэг жигд 15 минутын дотор ингээд болоод ийм гоё амархан хоол. За хүмүүс айгүй их хүмүүс асуудаг тогоо штэ танаа тогоо чи ямар ид шидтэй болоо яахлаараа ийм юу байдیں۔ Өвөрмөц байдیں гэдэг. За бид нар одоо байшингийнхаа цонхыг солиход тийм үү вакуумдсан тийм нөгөө юу хими гаргадгүй хүүтэн салхи нэвтэрдгүй заавал одоо тийм сайн чанарын цонх одоо гэртээ тавихыг боддог тийм үү. Тэгэхээр өөрийн чинь гэрт чинь байгаа тоогоо яг одоо хуучин цонх шиг хажуугаар нь ингээд салхи сэвээд байдаг тийм бүх гэрээ чинь одоо халаалтыг ингээд гадагшлуулад байдаг. Тийм одоо системээр ажиллаж байвал та нар яах вэ? Тэр дорн тэр цонхыг солиод вакуумтай одоо тий халуун хүйтнээ сайн барьж чаддаг. Тийм одоо цонхоор солихыг бодноо. Тэгэхээр энэ тоогоо маань яг адилхан. Таны өөрийн чинь хоол хийж байгаа тоогоо чинь таны хоолны шимт хижээлийг 93%-аар хадгалж чадчихэв. Таны хоолны чинь болох хугацааг чинь хурдан хийж чадчихэв. 15 минут болдог хуурах хийж чадчихэв тий. Таны идж байгаа хоолны чинь шимт хижээлийг хадгалаад бүх ногооны чинь гоё өнгөөр нь хадгалаад галтгооны чинь ажлыг одоо хялбарчилж одоо хурдан болгож юутэй өөр одоо өдөр тутмын амьдралд ч одоо хэрэг болж гэнэ үү гэдэг чинь одоо ингээд смарт систем бид нар яагаад хэрэглээд байгаа юм гэхээр өөрийнхөө амьдралыг амархан болгох гэж тийм үү өөрийнхөө амьдралыг цагаа хэмнэж одоо юм хумаа хурдан хийхин тулд одоо бид нар смарт систем технологиуд хэрэглээд байдаг. За одоо салаад мастер маань бас яг өөрийн чинь галтгоон тэр смарт систем смарт одоо яаж амархан хурдан эрүүл тижээлтэй хоол яаж хийж болдог тэр аргачлалыг чинь одоо манай салаад мастрын смарт тоогоонууд одоо тэрэнд одоо өөр бусад тоогоонуудаас өөр гэдгээрээ одоо тэрэн дээр одоо ялгаа байгаа. Дээрээс нь манай тоогооны материал маань 316 титаниумтай ган тоогоо байгаа. Тэр нь ямар тоогоо вэ гэхээр яг мэс цаслын хутга болон имплант болон хүний биед ордог шүрүүп төмөрний одоо хийдэг тэр материалаар хийсэн тийм материалаар хийгдэж байгаа. Тэгэхээр тэр маань үнэтэй мэдээж үнэтэй зэнтэй тийм тусгай төмөр байх нэ. Тэгэхээр тэр төмөр маань хүний хоолтой урвалд орохгүй, хүний хоол руу хүнд металл болон химийн бодис янз янзын одоо энэ механик одоо энэ янз янзын одоо тогоон дотор байгаа тэр хүнд металл борон химийн бодисуудыг өөрийн чинь хоол руу ингэж дамжуулж хоолоор чинь шингэж хүний бие рүү орж хүний бие хордуулж өвчин үүсгэж тийм одоо юу болохгүй гэдгийг одоо гаранти хийсэн
University of Wisconsin тийм үү тусгай шинжилгээ юугаар бүр батлаад гаргаад ирсэн ийм компани байгаа. Тэгэхээр мэдээж 80 жил болсон компани гэдэг маань тийм үү өөрөө утга учиртай сайн болж ижил одоо ингээд 80 жил одоо энэ маркет дээр амьд ингээд одоо л ингээд ажиллаа бизнесээ ингээд өрнөөд ингээд 50 эдэн хооронд те 600 эдэн дилерээр ингээд амжаад ажиллаад явж байна гэдэг маань мэдээж бас продакт хийж байгаа энэ тогоонууд маань ямар чанартай юу вэ гэдг нь ойлгомжтой ахаа гэж н олон юм тайлбарлахгүйгээр те. За тийм болгоор өнөөдрийн хоол таалагдсан бах гэж бодож манай хүүхдүүд хоолоо идэх гээд хүлээгээд байна. Тийм болохоор дараагийн хоолны хичээл болтлоо баяртай. Бүгдээрээ сайхан амарцгаагаарай. За бай.